Дугуйтай аялал группийн 2 дахь аялалд гараад явж байна. Хүүтэйгээ эхнэртэйгээ эдэн залуучуудтай. Тэгээд Аттилагийн камера тим дагаа явж байна. Говь Делюкс гэдэг газар очих юм гэсэн. Манай хэд тэр доор зогсож байгаа. Эхнэр маань хэний дугуй унтсан юм уу чигээд ороод ирлээ. Тэгээд балаанчны харах уу? Дараач тийм гоё газар. Хэдүүлээ явж байгааг харах уу? Ингээд явчих. Гоё нөө, атарч нөө, хамт явъя л да. Гараар гүцгээ. Тамхид очиад амарч байна да. Бүгд тамхичдтэй. Одоо хогоо үзүүлэх гээд байгаа чи. Хогоо үзүүлэх гээд байгаа. Тэрээс одоо нэмж илүү хог гарахгүй тий. Тийм л хог гарсан байна. Энэ хүн гаргасан. Чулуу авцсан шүү дээ. Авах юм уу? Чулуу аваа. Өнөөдрийн аялал дуусах тийшээ хандж байна. Бид нэр ийшээ гацуурт руу орж ирж байна. Яа манайхан явж байгаа. Вау. Бас хэлцээгөө. Энэ хүмүүс байд юм байна. Би ч байгаль тэргүү тавьж өгөх. Би харалцсан байна гайгүй байна. Гайгүй байна уу? Асавж очтой амар харалцсан. Орой нарнаар бирлээ шүү дээ. Тэр уулсны өнгө өөрчлөгдсөн байна өглөөнөөс тий. Шал өөр гоё өнгөтэй болсон байна тий. За. Аялал ямар байв? Анх удаа штэ чи миний хувьд анхны юм ингэсээр гол ирсэн гэх юм. Тэгтээс кул амар гоё. Ээжүүд хүүхдүүдтэй явж болмоор юм байна уу? Яг
айгүй их чичрээтэй сэтгүүдээ жоохон санаа зовлоо шүү дээ. Тэрнээс яг хүүдээ нөгөө юутай ийм амарчин сайтай амтай бол шүү дээ. Баш. Содл амарчин болохоор жоохон санаа зовлоо. Аа. За, аялал ямар байв? Тэжгүй юу? Аялал гоё байлаа. Тэ янзын иржигнэлтэй замаар Энэ замаар явж исэн нь орд нь. урд нь нэг явж байгаад буцсан. Гүцээчлээ. Аа. Сэтгэлээрээ Чи дугуун зам тавигчвал их гоё байна те. маяг штэ. Сонссон нөө тавьж байгаа гэж. Одоо 50 гэж штэ тий. Тэгж яриадсэн шүү дээ. Батар сайхаа. Энэ намартаа дуусчих үлээ. Тий. Тэгвэл тэгээд дээш тэр амралтын газар руу цуун шүү дээ дуучдод. Янзын. Бид хонхоор л байлаа. Даач. Цааш арай л дэрж. Майхантай явуул хонж болохоор гоё газар байна те. Тэр мотор ороод байга сайхан байна. За. Түүнийг хоёр өгүүлбэр хэлнэ. Тэгээ гоё. Өнөөдөр их гоё өдрөл өргөтөлтэй өдрөл. Чангаар. Энэ бол мик мо. Өнөөдөр их өргөтөлтэй гоё өдөр байсан. Тэгээд өгөөнөр нэг гоё сайхан байгальтай замж авах. Тэрнээс бол устараа Нэр юм блэ танилцуулаараа юу хийдэг үү гэж авлаа. Централ даварт хамгаалалтын албанд ажилладаг. Аха. За. Хана хамгаалалтын албаныхан бол тэр нь явж ивэл зүгээр юм биш үү тийм биз дээ. Аа. Хоёр гуруулаа нийлээл. Аа. Маа найз Янз бүрийн гарууд яах юм бол ингэж жихэд бол тий үл мөл янз юм бол ч тийм биз. За, жоо. Аял сайхан байлаа. Монгол шитгэн дээр ирчлээ. Одоо эндээс дүнжингаар орно да. Тэндээсээ аяллаасаа л тий. Тэндээ аяллаа өндөрлөөд гэрэг ирэлтэг байна. Дараагийн аялал яа нүлээ. Одоо эх 7 хоногт бол UB 240-тэй. Тэгэхээр группээс энд баг орж байгаа. Тэр багаад агаад явна. Энэ аялал хитэ ойрын аялал бол байхгүй. 2-7 хоногийн дараа л аялна да. За. Аялал өстой янзын байлаа. Дээш өгсөхдөө жоохон ядарлаа. Буухтаа зүгээр буудлаа да. Сум шиг л явж илээ ч. Аялал зогсоосон чукада баярлалаа. Сайхан явлаа. Сайхан хамт олондоо танилцсан. Баярлалаа. За. За зогтоолаа. Сэтгэл сайхан байна. Тохиолдлоор гинт хоёлоо өчигдөр таалдаад тий. Шилэндээ дугалзаад танилцаад явахтаа Яасан шүү дээ. сайхан өндөр боллоо. Ахт өндөр боллоо. Төмстэй хавирхтай шүү дээ. Ногоотой хавирхтай шүү дээ. Тий хавиртай шүү. Тэрийг бол дахиад ичиж зүгээр. Дурсгалтай янз бүрийн юу ороод. Нэг удаа унсан тий. Явсан унах нь унсан. Унжээж л сурна шүү дээ. Угаасаа ундагтай байхгүй. За манай бас гоё машин дагаж явсан Атилагийн Баярлаа. Сайхан аялал байлаа. Тэгээд чадхаараа тэгээд бичлэг хийгээл. Гарна да. дрон моронтой явсан тий. Гой гой зураг авагдсан тий. Одгоо гой бичлэг нь гарна. За. Дугуйтай аялал дээр гарна. Бас манай Атила ондог дугуйн дэлгүүр дээр пэйж дээр гарна. Тэгээд Монголын үндэсний телевизээр бас Бүлүмбэргээр гадаа гарсан. Монголын яг түүшийн дондор үе орд. За өнөөдрийн аяллаа буцах зам одоо яг 19 цаг 50 минут талсан маань бүр. Бид мараа өглөө 8:30-д цуглана гээд тэгээд 9 гэж хөтлсөн баг Дүнжингаар дээрээс. Тэгээд явсараад замдаа маш олон зогссон. Тэгээд яа гэвэл игүнээ авч байгаа замын бас нэг ихний хагас гачуур төртлөх замд дэдэнтэй цуг насаа ихч маань хүүхдтэйгээ тэгээд гэр бүлийнх нь үнэн машинтаа дагаад хүүхдийнхаа аюулгүй байдлыг хангаад аюултай замаар болохоор юу байгаа явсан машиндаа суулгаа явсан. Тэгээ одоо л яг ингээд гачууртаас юу хүртэл улаастай дүүр хүртэл биш улаастай уулзар хүртэл юм сайхан юу замтай дугуйн зам гэж хэлж болохоор ягууны замтай
тий нүгээр баг хүн явдаггүй болохоор их айтайхан зам байна. Энэ зам болохоор гачууртын эц хүртэл үргэлжлээд тэгээд цаашгаа бид нар юугүй замаар явдیں۔ Шорон замаар явсан. Шорон зам руу ороод юунэстээр машин суусан. Ателла догоон дэлгүүрийн машин энэхүү аяллыг манд дагаж явсан. Аяллын туршид маш гоё бичлэгнүүд хийсэн. Утгагүй тэр нь гоё илүүлэгдээд та бүхэнд хүрнэ. Бид нар тэгээд аяллынхаа юунэстээр тэр аяллынхаа замын тэрх хэсэгт нь тэгээд тэрх хэсэг шээ. Яг үндэ бол 14 бараг 20 км газар нь дотор машин сууж авсан. Игүнэ замдаа унтсан. Тэгээд замдаа бас бидэнтэй цог явж исэн Баццэг гэгч маань игүн татналцаа Баццэг гэгч юу байсан? Бас ядраад чихэд хэцүү байсан. Анх удаага шинхэн амттайгаа явсан учраас тэгээд бит хоёр солигдож нэг хэсэг игүн унтсан байсан учраас би бас нэг хэсэг дугуун дээрээ дугуйг нь онцчихсэн их гоё бүгд сайхан дугуй байлээ. Тэгээд аяллаа туршид маш олон зүйлийг шинээр сурлаа. Яг миний хувьд бол хамгийн анхны ийм нэлийн хүнд замын уулын аялал байлаа. Гэхдээ би буцахтаа доорын дугуйг унаад план дуунаад харин доорын болохоор хүүгээ ингээд миний дугуун дээр ардаас болоод тэгээ хөө ингэж буцаж авахд жоохон санаа зовсон юм гэхээр хүүгээ айгуу чичиргээтэй замаар удаа авч явах жоохон санаа зовмоор байсан. 1 км ширтээ маш их чулуутай. Бусад газраар нь бол энэ шорон зам боловч маш тухтай зөөлөн хэсгүүдийг нь сонгож авсан. За маш олон зүйлийг ярмаар байна. Хүн тэгээд ер нь өөрөө явж үзчихэж л мэдрэндээ энэ бүхнийг. Тийм болохоор бүгдээрээ агаараар гүйцгээе. Би яг ийм л зорилго тавиад байгаа юм. Үнэхээр хүнд хөөгшин хитрхи хөөгшин настай тийм. Тэгээд эсвэл бол ямар нэгэн одоо тусгай хэрэгцээтэй тийм хүн л биш болвол ерөөхдөө дугуй унж болно л гэж боддог. Тийм биш болвол агаараар гүйцгээе л дээ. Гоё штэ. За ингээд аялал маань ерөөхдөө Түнжин гаруй хүртэлх нөгөө маш гоё дугуун замаар үргэлжлэнэ. Одоо бол бид Гачууртын замд явж байна. Би бол гээгдсэн байна. Бүр холоос хол гээгдсэн байна. Замстаа хачин гоё юм. Жаргах нарны туяа нуурын дээр тасаад замын хөдөлгөөн жоох ихчихсэн. Гоё явж гин. Игүнэ дари хоёр тэр хайн. Рингер 3. Мятага явж байгаа штэ. Мэдж байгаа юу та нар. Бидний аялал төгсгөлийн шатандаа явж байна. За би ямарчсан дугуун зам руугаа ороод тавсан. Дугуун гинэ явган зам руугаа. Энэ илүү аюулгүй. Камера барьж авах жоох. Аюулгүй байдлаас авч авахгүй бол замаа анзаарахгүй. Тэгээд дуутай жоох хурдан жийж авахгүй. Замаа харахгүй жоохон анхаарал сарнахад бас салбарчих гээд байдаг. Нэг тийм аюул би. Гэхдээ мэдээж дуутай хүн болгоно ч камер барихгүй юм чи. За агаараар гүцгээ